За та бүхэндээ янз бүрийн мататабыг танилцууллаа. Тэгээ мататаби бол янз бүр байдаг. Ийм нунтгалсан мататаби байна. Энэ бол ийм мууд дотор байдаг байгаа. Тэгээд ийм цацдаг мататаби байт юм байна. Энэ бол хүчтэй. Тэгээ бас мататабиг ер нь бол оруулсан ийм амттан бас байдаг. Янз бүрийн төрөл байдаг учраас та бүхэн маань ер нь бол том дэлгүүрт Home Center гэдэг том дэлгүүр рүү ороод үзэх юм бол амар их төрлийн амттан хэрэгслүүд бол зардаг учраас хэрэг Японд төрж ирээд муурны одоо юм авах гэж байгаа бол Home Center орж үзээрэй гэж хэлж байна. За тэгвэл дараачих нь амттан манай хоёр нэг их болов энэ юу юм бол муурны зайц гэж байна. Нөхөр хинтэй тэрэ хитэн ширхтээ. Тэр 10 ширхтээ гэж байна. Тэгээд ийм зайц гэдэг юм баг би өөр идчихмээр сонсчих юм байхгүй юу? За тэгээд энэ зайцыг ийм засны мах үт юм байна. Тэгээд айгу зөөл юм байна. Аскама. Аскал нэг таалагдахгүй юм те. Том болохоор юм уу? Иглээд. Аска. Аска цэцэглээд 10-аас 0. Аска 10-аас 0. Хүмүүсээ. Зайц 10-аас 0 лээ. Би одоо нэг өөрөө идэх юм бах та. Манай хоёр идэхгүй хэр чинь. За тэгэхээр манай муурны амттан зайц маань амжилтгүй боллоо. 10-аас 0 лээ. За тэгээ би энэ зайцаа яах вэ гэх юм бол 8 сард Турк явах гэж байгаа. Тэгээ Туркийн Истанбул зөндөө гудамжны муурнууд идэг гэж сонсч ирсэн. Тэр муурнуудаа өгье гэж бодож байна. За тэгээд дараагийн амттан та бүхэндээ танилцуул. Энэ бол миний хамгийн дуртай, ер нь Марон Аскад бол өөх дуртай амттан байгаа. Миний майк хэцүү байна. За энэ амттан маань бол юу вэ гэвэл та бүхэн маань тааж чадах нь. Тадан. Энэ маань муурны амттан шүл байгаа. Тэгээ ийм дөрвөн ширхтээ юм хэлхээтэй. Урт шүл зардаг байгаа. Тэгээд 7 төрлөө лөө да. Би энэ удаа 4 төрлийг авсан байгаа. За энэ цэнхэр нь бол дахианы махтай ийм шүл юм байна. За энэ бол цагаан загсны махтай дахианы шүл бас орсон юм байна. Тэгээ энэ нь бол буян байсан. Дахианы юм да. Тэр юу орсон? Дахианы мах тэгээд загсны тос орсон юм байна. Бас хулуу орсон юм байна. Тийм. Ийм Европ маягийн шүл байна. За энэ нь бол магуро гэд туна гэд том загас идэг да. Тэр магуро гэд Японоор хэлдэг байгаа. Тэр магуро орсон бас ийм кремтэй луунтай шүл байна. Тийм. Тэгээ би энийг бол өглөө хуурай хоол идснийхэн дараа шүл бас ингээ хажуугаар нь хийж өгдөг байгаа. Тэгээ жоохон бүлээн ус хийх юм уу эсвэл жоохон халааж агаад баг зэрэг халааж агаад өгөх юм бол ер нь бол дуртай байдаг. Тэгээ муурч нь бол ер нь бол хүүхдэн хоол юм уу эсвэл хав халуун хоолноос илүү жоохон ийм бүлээн дүү ер нь бол хоолнд бол дуртай байдаг. Тэм учраас ийм шүл ч юм уу сая та бүхэнд үзүүлсэн дахианы мах, загсны маха баг зэрэг одоо бүлээн болгох юм бол их дуртай иддэг байгаа шүү. За тэгээд өнөөдөр бол энэ цэнхэр энэ цэнхэр шүл нь порц нэг юм хөө. Нэг тийм гоё харагдахгүй нэ. За тэгээд энэ юм дахианы дуунтай шүл нэг юм хөө дөө. Порц нь бол баг зэрэг. Тэгээд ийм шүл өгөх нь бол сайн тал нь бол муурчин юм нь бол ус сайн уудаггүй амт учраас ийм шүл хаяа өгөх юм бол бас шингэний дутагдaltaй авахгүй. Манай
муурнуудын эрүүл мэндэд нь бас сайн байдаг аа. Аашгүй ядарч тийм үү? За манай Марун бол 10-аас 20 муу гой жижиг ээжийнхаа шүлийг хүртэл булаагаад идчихэж байгаа юм уу те? Сайн байна. Их дуртай байна. За тэгээд амттангаас өөр нэг сонирхолтой бүтээгтнүүд байсан учраас хоёрыг танилцуулъя гэж бодож байна. Тэгээ би энийг бол анх удаа хэрэглэж үзэж байгаа. Энэ бол муурны шүдний одоо бохирдол, бактери юу хамгаалж өгдөг ийм нунтгалсан шүдний гэх юм уу да. Юу ч гэсэн энэ дээр хамигаки гэдэг бичсэн байна. Тэгээ шүдээ ер нь бол угаалгадгүй шүдээ ерөөсөө тийм цэвэрлүүлдэггүй мууранд ийм хоолнд нь холждог амн доторх одоо бохирдол бактери ер нь бол багасгадаг ийм бүтээгдэхүүн зардаг юм байна. Тэгээд энийг дотор нь жижигхэн халбаг байт юм байна. Тэгээ энэ халбагаараа өдөрт нэг удаа одоо оройныхоо хоолнд нь нэг ийм халбаг энэ нунтгалсан шүдний гэх юм уу да тий энэ паудер хийгээд холиод өгдөг гэж байна. Тэгээ би энийг бас туршиж үзье гэж бодож байгаа. Хэрвээ та бүхэн маань бас сонирхчихвэл Японы дэлгүүрээс олж авч болох байх. За энэ бас манай Маруны өдөрт нэг удаа иддэг саплимент байгаа витамин. Тэгээ ургамлын гаралтай витамин орсон бас хотоодон доторх одоо ашигтай бактери их үржүүлдэг витамин байгаа. Тэгээд үйлчилгээ байгаа юу гэвэл байгаа л ах гэж бодож байна. Юу ч гэсэн айрс үс нь бол гоё байгаа. Цаваас хэрэглэн байгаа. Тэгээ манай Марун ч жоохон юу байхгүй би муутай өхөр гахааны мах, хоньны мах, сүү, бяцлаг, йогурт эдний ер нь бол харшилтай муур байгаа. Тэгээ муур ч гэсэн бас харшил байдгийн билээ хүмүүсээ хэрвээ танаа муурны чинь айрс ингээд захтнаад те долоогоод гэтээ ингээд мөөгөн зэрэг биш те ингээд улаагаад цусмас гожтлоо долоогоод ивэл маадгүй хоолноосоо харшилж ээж маадгүй. Тийм болохоор доторх дээр одоо орцын найрлагын сайн харж агаад хоолын сольж өгч байгаарай гэж хүсэж байна. Тэгээ бас ийм витамин бас уулгаж ивэл их сайн байх гэж бодож байна. Тэгээд Марунд бол ийм витамин өдөрт нэгийг өгдөг. Аскад бол хаяа coconut oil долоолгодог байгаа. Аск бол энийг юусоо иддэггүй дургу гэдэг. Амар юу. Голд шилдэг манай аск. Гэтэ coconut oil-д бол дуртай. Тэгэхээр жоохон халбан дээр ингээд хайлуулад өгөхөөр манай аска бол их сайн долоогоод амны те бактерийн одоо тоог нь багасгах юм уу эсвэл үс арсанд нь бас сайн байдаг гэж сонсч байсан учраас хаяа аскад coconut oil долоолгодог байгаа. Тэгээд ер нь бол муурнаасаа хамаарад арчилгаа л өөр идэг. Муур чинь шүдээ угаалгадаг муур байна. Шүдээ угаалгахгүй цугтдаг муур байна. Тийм болохоор нэг муурандаа ингээд таарсан эрүүл мэндийг хангах зүйлсээр ингээд арчлаад явал их зүгээр гэж бодож байна. Тэгээд ийм бас янз бүрийн витамин Японд бас зардгийн шүү. За тэгээ хамгийн сүүлд нь та бүхэндээ муурны амттангийн хаан гэж хэлж болох заяа. Тий. Энэ бас Inaba гэдэг муурны амттангийн тэргүүдэг компани амттан тэгээ чавчүүрүү гэд нэртэй байгаа байхгүй юу. Тэгээ та бүхэн маань бас энэ амттан ингээд муурны групп ч юм уу те янз бүрийн газар харж исэн байх гэж бодож байна. Энийг бол ер нь бол дургуун муур гэж бол байхгүй гэж бодож байна. Манай хоёр бол амар дуртай. Магуро тарабагани. Энэ нь бол туна загастай тэгээд хавчтай амттан байна. Өөр 3 төрөл ам байна те. Энэ ягаан өнгөтэй байгаа нь туна загастай тэгээд салмон гэд загастай холимог амттан байна. Салмон за тэгээд дараачих нь бол бас адилхан туна загастай тэгээд ясаатай холсон амттан байгаа юм байна. Тэгээд манай хоёр бол ер нь бол энэ ягаан энэ улаан хоёронд нь бол их дуртай. Яг цэнхэр бол дуртай л да. Гэтэ сонгуул энэ хоёрыг илүү сонгох бах.
За тэгвэл жоохон манай хоёр өдрийн унтлагандаа орчоод оролцохгүй гинэ. Тийм болохоор хамгийн сүүлчийн амттанг танилцуулъя. Энэ бас Inabaгийн амттан байгаа. Тийм ийм пакэжтэй. За тэгээд энэ уудан дотроо 5 ширхэгтэй юм байна. Тэгээд 2 төрөл. Энэ нь бол ийм шаргал. Энэ гацуугийн загастай. Тэгээ өөр бас загасны шүлтэй. Хуурай юм нунтгалсан амттан байгаа. Энэ бас адилхан хуурай нунтгалсан амттан. Гэтэ энэ гацуугийн загасны махаар хийсэн юм байна. Энэ цэгээр нүгж олон бас энэ зурган дээр байгаа шиг хуурай хоолн дээр ингээд холиод өгөх юм бол их дуртай байдаг. Тэг өдөр болгон адилхан ингээ хуурай хоол те идэт хаар мууранд ч гэсэн сонирхолтой байдаг баг. Тэгм учраас ийм нунтгалсан амттанг ингээ дээр нь цацаад өгөх юм бол их дуртай байдаг. Тэгээд Японд бол муур нохооны бас өөр жижигхэн амттан зөндөө зардаг байгаа. Та бүхэн маань хэрвээ Японд хүрч ирээд дэлгүүрээр хийсэх боломж байвал орж үзээд бас зөндөө бүтээгдэхүүн сонирхож үзээрэй. Миний танилцуулсан бүтээгдэхүүнээс бас өөр янз бүрийн бүтээгдэхүүн байгаа учраас маш сонирхолтой байдаг. Тэгээд та бүхэнд нэрээ энэ чүрүү яг авахд жоохон болгоомжтой байгаасаа гэж хүсэж байгаа зүйл бол Японд үйлдвэрсэн байна уу гэдгийг шалгаарай. Гадаадд үйлдвэрсэн чүрүү жоохон юу стандарт муутай муудсан чүрүү дотор нь бас олигдсон байдаг. Тэгээ нэг удаа би ийм 10-нд тэр гадаад үйлдвэрсэн чүрүүг өгсөн чинь муудсан байгаа. Тэгээд би өнгийг хараад ямар сони юм бэ гэж бодож исэн ч гэсэн тэгээд маранд өгсөн. Тэгээд амар хордлогонд ороод нилээн болж исэн. Тийм учраас Японд үйлдвэрсэн чүрүүг л авч агаарай. Тэгэхгүй бол тэ муудсан юм мууранд өгөөд тэг имлэг болохоор хэцүү шттэ. Тэ мууранд ч гэсэн хэцүү учраас ер нь бол Японд үйлдвэрсэн байна уу гэдгийг сайн шалгаарай гэж хүсэж байна. За тэгээд та бүхэн маань миний бичлэгийг таалагдсан бол лайк тэгээд шеэр хийж өгөөрэй гэж хүсэж байна. Ер нь бол хоёр мууртайгаа ингээ амттан та бүхэндээ танилцуулаад оноо өгөх жоохон нэлээ хүч шаарддаг зүйл юм байна гэдгийг ухаарлаа. Манай хоёр чинь эдэн идэхгүй зүхтан тэ унтах цаг нь болоод яваад өгчгөн гэдээ бас зөндөө юм боллоо. Гэхдээ бас хөөрхөн оролцоод та бүхэндээ амттан танилцуулж чадсан байх гэж бодож байна. Тэгээд лайк, шеэр, subscribe ер нь бол харамлахгүйгээр биднэрт дэмжээд тэгээд бас цаашдаа өөр хүмүүс ч гэсэн бичлэг ингээ хүргэж өгөхөөр та бүхэн маань бас шеэр хийж өгөөсэй гэж хүсэж байна. За тэгээд та бүхэн маань дахиад дараагийн бичлэг хүртэл баяртай. Мяу мяу.